Самбатано нами бай. Тэгээд өнөөдрийн бичлэгээр би ингээд Лабобогийн тухай ярих гэж байна. Гэтэ их богинохон байх. Тэгээд за ямар ч байсан бичлэг рүүгээ орцгоё. Ерөн Лабобог их хвчлэн жижигхэн том чихтэй урт шүттэйгээр нь хүмүүс мэддэг бөгөөд жаахан муухайхан англиад ордог тийм муухай англиад ордог. Хамгийн анх ерөн Лабобо алтартай болох байсан шалтгаан нь бол Лиза ингээд Лабобогийн ийм маск зүгээд тэгээд Лабобо ингээд юбгэндээ ингээд зүүсэн байсан хараад хүмүүс ерөн тэгээ Лабобог Лизад байгааг хараад тэгээ Лиза эсвэл Лабобо дуртай мэн гээд Лабобо авч эхлэе. Тэгээ Лабобог нэг задлахад хүмүүсүүд нь яг хүсэж байгаа гоё өнгө нь гарч ирээсэй гээд ерөн донтож эхэлсэн байлээ. Би ч ерөө Лабобог задлаг үлдээ. За тэгэл яг хоо ерөн тиймэрхүү. Баг маск гэж ингээд амдаа өмсдөг маск бичиж. За би танарт харуулъя. Нэг ийм маск ингээд ерөн тийм ингээд маск ингээд зүүцэн байж байгаа. Тэгэл аваад шицээ. Гэтэ энэ ягаан хөхтэй Лабобогийнхаасан. Тэгээд ерөн тиймэрхүү. Тэгээд хөөхөн зурагтай зураг заяа. Зураг байсан. Тэгээд тоглоом болж хэвлэгдсэн. Тэгээд ерөн Лабобог нэг талаасаа хүүхдийн гинэн сахилгагүй занг харуулдаг. Харин нөгөө талаас болохоор амар аимчтай үлгэрийн дөрүүдийг болохоор илэрхийлж харуулдаг. Тиймэрхүү. Тэгээд том урт хурц шүттэй, амар урт том хурц шүттэй. Тэгээд том чих жижигхэн хэлбэртэй, нүд нь баг зэрэг сүнс мэт айдас төрүүлдэг тийм нэг нүдтэй. Тэгээд биеийнх нь порцец нь болохоор нэг жаахан эвгүй хүний бие мэт хийсвэр төрхтэй. За би танарт харуулъя. Нэг ийм байгаа хгүй юу? Ингээд ийм гэсэн, ингээд ийм нэг сонир хэлбэртэй. Ерөн иймэрхүү хэлбэртэй байдаг. Тийм сонир жижигхэн. За нүдний ясын бүү мэд. Ийм хийсвэр төрхтэй. Амар харагдаад байна. За тэгээд нэг болохоор ямар ч байсан нэг тиймэрхүү процесс хийсвэр зүрхтэй Лабобог бүтээсэн Кансинглунг уран зохиолч хүн байсан байлээ. Тэгээд Лабобог бүтээж зураг анх гаргаж зурсан. Тэгээд тэр зургаа ерөн тоглоом болгоо бүтээгээд хийсэн байлээ. Тэгээд бүтээж игээл тэгэл алдартай болчихсон. Өөрөөр хэлэхдээ My Monster гэсэн Art Toy Monster гэж хэлсэн байхгүй юу? Энэ Лабобог бүтээхдээ өөрөөр хэлэхдээ болохоор Art Toy Monster гэж хэлсэн. Art гэдэг нь мэдээж зураг, тэгээд Toy гэдэг нь мэдээж тоглоом, тэгээд Monster гэсэн байсан. Тэгээ энэ дээр хүртэл тийм Monsters гэж бичсэн. Би ихтэй энэ хөлхийн насан байгаа хаа. Тэгээ энэ Mart гэсэн байгаа. Тэгээ Pop Mart-аас тэгээ гаралтай. Тэгээд Art Toy Monster бас Gremlins Troll гэх мэт зүйлс ярьсан байдаг. Кансинглунг өөрөө. Тэгээд энэ тэрний өөрийнх нь байгуулдаг байсан дэлгүүр гэж яахгүй байсан мэлээ. Тэгэл ерөн гаргаал тэгэл тэр нь өөр нэг Pop Mart гэсэн дэлгүүртэй тэгээд бодолцоотой галгаа тэгээд Pop Mart-тай нийлээ. Тэгээд Pop Mart-ад Лабобог гаргаж эхлэе. Тэгээд Лабобогоо санаа авч Cry Baby гэд ерөн School Panda гэд энэ School Panda энэ дээр байгаа. Тэгээд School Panda гэл олон төрлийн тийм unboxing ийм савтай юмуд гаргаж ирсэн байлээ. Гэтэ надад бол яг энэ жижиг савтай байна. Уг нь ингээд том савтай гараад байдаг байхгүй юу? Би ихтэй жижиг савтайгаар наад ингээд заадалж гаргаж ирсэн байгаа. За өнөөдрийн Лабобогийн тухай богинохон товчлол ингээд дууслаа. За баяртай.